За сайн байцгаана уу их хүмүүндэд монголчуудаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын үндэсний номын сангийн 100 жилийн ирэх 2021 он болохтой уялдуулаад ховор номын үзэсгэлэн ховор номын танилцуулах бүхий энэхүү арга хэмжээнд Монголын эзэнт гүрний их хаадын загтлууд Монголын эзэнт гүрний их өв соёл болсон энэ түүхэн бичиг баримтуудын тухай та бүхэндээ тайлбарлаж ярих болсондоо баяртай байна. За энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол улсын үндэсний номын санд хадгалагдаж байгаа. Миний энэ Аргун хааны Францын хаан илгээсэн загтлын талаар та бүхэндээ жижигхэн тайлбар хийя гэж утсан юм аа. За энэ Аргун хааны Францын хаанд илгээж ирсэн энэ загтлын гол утга учир бол тухайн үед монголчуудын загтал харилцаа буюу Pax Mongolica яг энэ олон улстай харилцаж байсан энэ хөө бичиг үсэг өв соёл энэ түүхэн загтал харилцааны талаар бид бүхэн ямар их өв соёлын агуу их баялаг сантай юм бэ гэдгийг энэ жижигхэн загтлаас харахад бол ойлгомжтой гэж үзэж байна. Энэ Аргун хааны Францын хаанд илгээж ирсэн энэ загтал бол бид бүхний түүхийн асар их үнэт өв юм аа. Энэ бол бичиг үсэг өв соёлын маш үнэт ийм өв сан гэж ойлгож байна. За энийг манай эрдэмтэд судлаачд бол маш олон төрлөөр нь эрдэмтэд судлаачид хэл бичгийн ухааныхан, түүхийн ухааныхан судалсан. Энэ хүү бүтээл бол Францын үндэсний номын санд их хувь нь хадгалагдаж байгаа. Үүнтэй уялдуулаад би Монголын эзэнт гүрний их хаадын загтал болон энэ Монголын эзэнт гүрний хаадын Европ руу илгээж ирсэн загтлуудын их хөвүүдийг судлаач эрдэмтдийнхээ бүтээлүүдээс хувилан өөрийн бүтээл болгож копидж буюу хуйлж ингэж бүтээл болгож гаргаснараа онцлогтой гэж үздэг. Ер нь бол нийтдээ нэг 13-4 хааны илгээж ирсэн загтлууд болон захирамж тушаал зарилгын бичгээрээ хуулж бичсэн. Энэгээрээ бол Монгол Улсын ерөнхийлөгчийн Гвелдор төрийн ордонд төрийн түүхийн музейд 2018, 19 онд дараалан ингэж их хаадын загтлууд нэртэй үзэсгэлэн гаргаж ирсэн. Энэхүү бүтээлүүдийн маань гол утга учир бол нэгэнтээ бид бүхэнд Монголд маань их хувь нь ирж чадахгүй ийм болж байгаа тохиолдолд бид ядахтаа нэг дор бөөнөр нь ард түмэндээ хүүхд залуучуудаа Монголынхаа ард түмэнд нэг дор энэ олон загтлуудын их хуваар нь биш юм ахэд хуулбарлсан хуваар нь бүтээл болгож та бүхэндээ танилцуулъя гэсэн ийм зорилготойгоор бүтээлүүдээ хийсэн. За энэ Аргун хааны загтлын гол утга учир гэдэг бол монголчууд бол дээр үеэс энэ сонгодог тэгээр бичгтээ үндсэн тэг гэдэг юм ашигладаг байсан. Энэ сонгодог тэгийн дэг жайг. Тэгэхээр энэ загтал харилцааны буюу загтал бичдэг дэг жайг дотор бол хамгийн эхлээд мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг текст бол хамгийн дөрөнд явдаг байсан. Түүний дараагаар мөнх тэнгэрийн дор түүний дор хааны суу дор гэдэг энэ текст орж ирж. Тэр хааны суу дор гэдэг маань бол Чингис хааныгаа илж. Тэгэхээр яг ингээд шугам татаад ингээд үзэх юм бол мөнх тэнгэрийн хүчин дор хааны суу дор гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд яг үл ялэг жоохон доошоогоо аргун үг мануу гэж орж ирж. Тэгэхээр яг энэ аргун үг мануу гэдэг энэ текст нь өөрөө ямар утга учиртай вэ гэхээр мөнх тэнгэрийн хүчин дор их хааны зарилэг дордом ээ. Аргун үг мануу, аргун миний үг гэсэн утгатайгаар загтлыг хэлж. За тэгээд монгол бичгийг босоо хүнтэй зөөрлүүлж авч үзэх юм бол монгол бичгийн тийм ээ яг тэр хүний харьцаан дээр авч үзэх юм шилбнээс доошоогоо тухайн илгээж байгаа орны хааны нэрийг тэгж доошоогоо бичдэг. Нэгсэнтэй Францын хаан буюу Рэ де Бранса гэдэг. Тэгээд дараа нь аргачлаад нөгөө алавт ноёдуудын нэрсийг нь бичиж байгаад загтал эхлэхээрээ тэр дээр догол мөрнөөс тэр дээрээс эхэлж. Тэгэхээр яг энэ загтлын гол энэ тэг бол ерөөсөө тэр тухайн үед энэгээрээ юу хэлээд байгаа юм гэхээр тэр тухайн үед бичиг соёлын ийм нарийн дэг жайг байсан юм байна гэдгийг баримт нь эндээс үүсэж байгаа юм л. Тэгэхээр энэ загтлын өөрийнх нь үндсэн хэмжээ бол 3 м 5 см урттай 51 6 см өргөнтэй ийм загтал тухайн үед очиж байсан. Тэгэхээр энэ 3 м-ийн урттай загтал тэр тухайн үед очиж байна гэдэг маань энэ тухайн улсын сүр хүч тэр тухайн улсын өөрийнх нь үнэхээр дэлхийг нэгтгэх ийм агуу том хүсэл зорилго явж ирсний тод илэрхийлэл энэ загтлын сүр хүчинд
байж байгаа юм аа гэдэг ийм утга илэрхийлээ. Энэ загтлын маань одоо бодит хэмжээ нь өөрөө 3 м 10 см урттай 60 см өргөнтэй ийм том одоо хэмжээтэйгээр хийгдсэн ийм бүтээл байж байгаа. За тэгээд энэ загтал дээр байж байгаа Аргун хааны өөрийнх нь төрийн тамга энэ 25 см хэмжээтэй ийм том тамга энэ дээр үндсэндээ 3 хэсэг газар дарагдсан байж байгаа. Тэгээд энэ загтал дээр бол ерөнхийдөө яг ингээд текстээр ингээд хараад үзэх юм бол тэнгэр мөг тэнгэр буюу тэнгэр гэдэг үгнүүд нь тэнгэр шүтлэгтэй байсан учраас тэнгэр гэдэг үг дандаа дээшээгээ илүү гарсан ийм хэмжээстэйгээр явж байна. Бусад текстүүд нь тэнгэр гэдэг үгнээсээ яг нэг шугамд доошоо. Тэгээд яг ганцхан Аргун хааны загтал дээр энэ одоо тэг жайг нь ийм байж исэн байна уу гэдэг үзэнгүүд бусад илгээж исэн одоо Газан хаан, Гуйг хаан, Бат хаан тийм ээ, Үлзийт хаан гэдэг одоо маш олон энэ хаадын загтлууд бүгд яг энэ тэг жайгаар өчигддөг гэсэн байна. Тэгэхээр энэ бол Монголын одоо эзэнт гүрний одоо хаадын загтлууд тэр тухайн үед өөрсдийнхөө загтал бичдэг байсан нэгэн ийм дэг жайгаар загтал харилцааг одоо үсгэж ийсэн юм аа гэдгийн одоо тод жишээ бол эндээс үсэж байгаамаа. За тэгээд энэ мөг тэнгэрийн хүчин дор буюу яг энэ манай эрдэмтэд судлаачдын маань судалсан энэ Монгол бичиг номын өв гээд энэ манай эрдэмтэд санаачлагч Сүхбаатарын Эрдэнэолд Бямжогийн төвшин төгс Гамбатын Баттогдох, Даш Дунгийн Боролцоо, Жавзан тулмын Ганбаатар гэсэн энэ хүмүүсийн бүтээсэн энэ Монгол бичиг өв номын өв гээд энэ номон дээр бол одоо манай эрдэмтэд судлаачдын энэ олон хаадын загтлуудын талаар маш дэлгэрэнгүй тайлбарласан ийм зүйл байгаа. Энийг манай хүүхэд залуучууд маань үндэсний төв номын сангаас, Монголын үндэсний номын сангаас ирээд уншиж болно. Ийм Монгол бичиг номын өв гэсэн ийм ном байж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ загтлуудын кирилл бичгээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаад ингээд бичсэн ийм номнууд байж байгаа. Тэгэхээр эндээс та бүхэн маань ирээд уншиж харж болно. За энэ ер нь энэ Аргун хааны загтлын гол утга учир нь юу гэсэн байна вэ гэдгийг та нарт товчхон тайлаад уншаад үзүүлье. Мөг тэнгэрийн хүчинд хааны сууд Аргун үг мано. Рэдэ Бранса ноднон чимар баар савма сагуура тэргүүтээ элчээр өчиж илэрүүн. Ил хааны цэргүүд Мессирийн зүг морилвоос бидвэр эндээс морилж хамсая. Химэн өчиж илгээгснийг чин зөвшөөж тэнгэрийг залбирч барс жил өвлийн эцэс сард морилж хаврын тэргүүн сарын 15-наа Демискийг буу хэмэвэ. Идүүгээ үнэн өгтэй хүрэн цэргүүдэд болцолд илээж тэнгэрт мөр өгтөж тэд эргээ авбаас Иерусалимыг танаа өгье. Хим болцол хождож цэргүүдийг нэмүүлвээс юу зохих, хойн бээр гинвээс юун тус, бас аль бээр хил ам илчээрэ жигүүрэ агуулган дэрэнгүүдийн газрын тансгууд шунхад элдв өнгөтөн гүрс өгч илээвээс хэр бээр хэрхэн сойрхохыг тэнгэрийн хүч хааны суу мэд түгэ хэмээн мусхарилыг хорчиг илээв. Бичиг маань үхэр жилд зуны тэргүүн сарын 6 хуучдад хөндлөнөө бүхийд бичвэ гэсэн байна. Тэгэхээр энэ загтлын гол утга учир бол одоо хариу загтал хэмээн үздэг. Нэгсэндээ Францын хаан одоо тусламж хүссний дагуу түүний хариу загтал болгож илгээсэн загтал гэж үздэг. Тэгээд одоо бидэнд цэрэг дайны тусламж үзүүлээч гэсний хариу болгож үндсэндээ бол Аргун хаан энэ загтлыг илгээхдээ бид тийм ээ ил хааны зэргүүд Мессирийн зүг морилвоос бидвэр эндээс морилж танаатай хамсъя гэсэн утга илэрхийлэгдэж байгаа. За тэгээд тэнгэрийг залбирч барс жилийн өвлийн эцэс сард морилж гэж хаврын тэргүүн сарын 15-наа Демискийг бууя хэмээн гэж. Тэгээ одоогийн Дамаскт бууя гэж. Одоо яг энэ очих цаг хугацаагаа очих газрынхаа одоо нэртэй тайлбарлаж бичсэн байж. Тэгээд цэргүүдээ болцолд илээж тэнгэрт мөр өгтөж тэд эргээ авбас Иерусалимыг танд танаа өгье гэж. Нэгсэндээ одоо бүхэл бүтэн нэг одоогийн Израиль буюу Иерусалимыг танад одоо өгье гэж Францын хаан одоо энэ загтлыг бичсэн дээрээ энэ загтлын цаад агуулга нь болоод ирэхээр монголчууд ямар агуу байсан юм бэ? Ямар одоо гайхамшигтай дэлхийг нэгтгэх ийм бодлогыг хэрэгжүүлж ирсэн юм бэ гэдгийн жишээ бол эндээс харагдаж байгаа юм. За тэгээд хойн бээр гинвэс юун тус гэж нэгсэндээ цаг хугацаагаа хожигдож болохгүй шүү гэсэн утгыг энэ загтал дээр бичсэн байж байгаа тийм ээ. За тэгээд яг тэр үед хааны
суу мэдтгөө хэмээн Мусхарел хорч гэж тэр тухайн үед Францын элч Мусхарел гэдэг хорч бол тухайн үед одоо хааны алавт байсан ойлгомжтой байж байна. Тэгээд Мусхарел хорчийг одоо хорчоор энэхүү захиаг илгээвэ гэсэн ийм утгатай. Тэгээд ер нь бол яг энэ монголчуудын одоо загтал харилцааны урлагт болон загтлыг илгээдэг одоо загтлын бичиж байгаа тэр бичвэр дотор хамгийн сүүлд хэдэн оны хэдэн сар ямар газар хаана бичсэн бэ гэдгийг тодорхой загтал дээр дурдж өгдөгөөрөө энэ загтлын маань ерөөсөө маш гол утга учир агуулгадж байгаа. Тэгээд загтлын бичигдж байгаа энэ хэлбэр тэг дүрс энэ зүйлсүүд бол орчин цагийн бичвэрээс арай өөр эртний сонгодог тэг хэлбэрээр бичиж байгаа нь өөрөө урлаг судлалын ухаанд бол гайхалтай судлагдах болж орж ирж байгаагаар одоо гайхамшигтай зүйл байж байгаа. Тэгээд энийг бол одоо манай урлаг судлалын судлаачид эрдэмтэд дээр судлах асар их орон зай байна. Энийг хүүхд залуучууд ба та нар энийг шимтэн сурч үзлээсэ гэдэг үднээс одоо манай аргун каллиграфийн зүгээс та бүхэндээ Монголын үндэсний номын сангийн хамт олонтойгоо хамтран энэ эх жил буюу 2021 онд Монголын үндэсний номын сангийн 100 жилийн ой тохиолдуулж байгаа энэ арга хэмжээнд хамтран оролцож байгаа та бүхэнд одоо барьсан талархснаа илэрхийлье. Мөн бидний энэ бичлэгийг үзэж сонирхож байгаа хүүхд залуучууд та бүхэндээ бас баярлсан талархснаа илэрхийлье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.